Сайн бацгаана уу. За тэгээд Улаанбаатарт минь болохгүй байгаа асуудлуудаар бид нар бас яриад нэлээ хэдэн дугаар хийчлээ. Тэгээд өнөөдөр 3 дахь дугаараа бас хийж гин. Өнөөдрийн гол дугаарын онцлог зочин маань бас хүүхдийн их хэмж хүрэлцэн ирсэн байгаа. Баасан чулуун маань ирсэн байна. За тэгээд хаан улдүрийн эмнэлгийн одоо хүүхдийн их хэмж. За мөн хаан улдүргийн засаг даргын орлогч манай амар төвшин маань ирсэн байна. За мэдээж амар төвшингийн хувьд бол одоо яг болохгүй байгаа энэ асуудлуудыг өөрсдөө одоо тулж ажилдаг хүн учраас бас энэ мэдээлэл бас их сайн одоо авахыг бас хичээж байгаа. Тэгээд амраадаа бас одоо хэлэхэд энэ урдны дугааруудыг бид нар энэ хүүхдийн хоол хүнс за тэгээд бас баталгаагүй худалдаа гол нь нөгөө явуулын энэ одоо төргөн хоолны газруудыг бас яаж стандартлж яаж одоо өөрчилж хүний биед бас хэрэгтэй өөрсдөнд нэртэй ард иргэд бас ээлтэй болох hulаар бас ярьсан баг. За энэ удаагийн дугаараар бид нар бас маш их асуудал болоод байгаа нэг зүйл байгаа. За энэ дээр бол ард иргэд манай Улаанбаатар хотынхны ерөнхийдөө нэлээд тулгамдсан стресстэй одоо ялангуяа ээж аав нарт бас маш хэцүү хүнд асуултууд байгаа. За ингээд өнөөдөр мэдээж одоо хүүхдийн эмч маань одоо ирсэн учраас маш таатай байна. Тэгээд бид хоёр бас ер нь энэ хор одоо уршиг гэж ярьдэн шүү дээ. Одоо хэрэглээ гэж ярьдээ. Юу вэ гэхээр нэгдүгээр өнөөдөр цөмөрөө энэ цахилгаан тамхины электрон тамхи одоо веб за юу гэж өөрөөр нэрлэдэг тийм энэ тухай ярмаар байна. Мөн дээрээс нь одоо амраатагаа бас энэ дүүргийн хувьд ерөнхийдөө миний бодлоор хаан бол дүүрэгт бол хамгийн их одоо сурон гэдэг нэг цахилгаан дугуй байна. За зөвхөн сурон дээр бас ярихгүй скутер байна тийм. За тэгээд ерөнхийдөө энэ асуудал төр бас маш их одоо аваар, осол, ам, хөрөнгөтэй одоо юу гэдэг бүхэл асуудлууд үүсээд байгаа. За энийг бол бид нар фэйсбүүкээр бухимдлал одоо илэрхийлээд байдаг болохоос яг энэ шийдлийг одоо бас яаж одоо бид нар маш хурдан одоо өөрчилж. За магадгүй яг одоо ингэ засвараад халтаргаа гараад тий нөгөөдөл чи алга болчихно гэдэг бол биш. Энэ бол ерөөсөө халтаргаанд ч явж гин одоогийн байдлаар бол мэдээж 11 12 сард бол тийм ч бас айхтар нөгөө хүүтэн болдгоо. Тэгээд өнөөдөр цөмөрөө вебний тухай ярьж эхлэмээр байна. За миний хувьд бол одоо ингээд хаасайгүй харагддаг. За магадгүй ингээд стандарт хангасан тий CU, GS25 ч юм уу ийм байгууллагууд нь одоо 18 наснаас уул нь гадаад 21 наснаас доош одоо арх тамхиг өгдөг гэдэг. Манайх бол 18 нас байдаг. 18 гэж сонсдоггүй юу? Дамраад 21. За юу гэх 21 гэж боддог. Тийм. За наа чи эрх зүйн зохицуулалтын асуудлыг эхлээд хэдүүл ярих хэрэгтэй тийм. За их бол одоо янжуур тамхи гэдэг бид ярьдэн шүү дээ. Тийм. За янжуур тамхин дээр бол Монгол улс дээр бол стандарт нь байгаа. За дээрэс нь бол зохицуулалт нь хийгдэж байгаа. Гайл хяналт шалгалтууд нь явагдаж байгаа. За дээрэс нь бол тэрний нөгөө борлуулалт, залт хэрэглээ дээр бүх хяналтууд нь яваад байгаа байхгүй. За одоо бидний ярьж байгаа нөгөө цахилгаан тамхи, тамхи гэдээ яриад байгаа ч бол хуулийн зохицуулалт нь байхгүй. Бүр ямар ч хуулийн зохицуулалт. тэрийг одоо эмч биш, тамхич биш юу ч байхгүй. Ингээ баг нэг электрон бараа шиг авч үзээд байгаа байхгүй. Нөгөө нэг электрон цахилгаан тамхи, электрон тамхи гэхээр баг электрон бараа шиг авч үзээд байгаа байхгүй. Одоо сахлын машин шиг. Тийм, бараг сахлын машин шиг тэрийг авч үзээд байгаа байхгүй. Тэр тэгээд өөр яах вэ гэвэл тэр электрон тамхиг тамхины ангилалд нь оруулаад тамхины зохицуулалт нь эрх зүйн зохицуулалт хийх ёстой. А яагаад тэр нь хийхдэггүй байна гэх юм бол 3 4 жил болчихсон шүү дээ. Тийм, хийхдэггүй. Одоо Wi-Fi чи хийж байгаа тийм. Электрон тамхи чи гараад баг 19 20 онд л бүгэн болоод гарч ирсэн. Ер нь 5 зааны 4 5 жил л болж байгаа. Тийм. Тэгэхэд одоо хүртэл хууль эрх зүйн зохицуулалт нь байхгүй. Бид нар тийж электрон тамхи гээд бүр тусна хууль батлах хэрэгтэй байхгүй. А дүүргийн хэмжээнд яаж нэх юм бол нөгөө үндсэн дээр байдаг эрх зүйн орчинд байхгүй, хууль нь байхгүй болохоор бид нар өөрсдөө засаг даргын хэмжээнд хүрээнд бол зөвхөн зохицуулалт хийж өгнө. За хаан бол дүүргийн нутаг дэвсгэр дээр 21-ээс доош насны хүүхдэд бол цахилгаан тамхи зарахгүй. 21 үү тий? 21 байж байгаа. Зарахгүй гэдэг. За 21-ээс доош зарахгүй хүүхд 21 наснаас доош хүүхдэд зарахгүй байгаа хяналтыг нь бол манай дүүргийн хүнс худалдаа үйлчлэгийн хэлтс бол хяналт тавьж ажиллана гэдэг. Тэгэхээр одоо тэр нь яаж нэх юм манай хүнс худалдаа үйлчлэгийн хэлтс дээр бол хэдв 5 6 хүн байгаа. За тэгвэл энэ тамхи янжуур тамхи электрон тамхи эдэрч хариуцж байгаа мэргэжил бол ганцхан. Тэр ч манай дүүрэгт хичнээн CEO байгаа. Хичнээн GS байгаа лээ. Хичнээн дэлгүүр байгаа лээ. Хичнээн түүц байгаа лээ тийм ээ. Зөвхөн түүц гэл хэдүүл ярих манай дүүргийн хэмжээнд бол 312 түүц байгаа байхгүй. Пох тийм. Тийм. Тэгэл энэ дээр чинь бол дүүргийн хэмжээнд ганцхан дүүрэг хаан дүүрэг юм. Тэгэхээр тэр түүц болгон дээр чинь тэр захимд тэр түүц болгон дээр чинь электрон тамхи хийж.
зарж байгаа За тэгээд төсвч жижиг нөгөө нэг мини маркетууд тийм. гэдэг Бүгд байрнууд зарж байгаа, тий. Бараг юу штэ. Дэлгүүрүүдийн кассан дээр хүртэл өрөөс байгаа шүү дээ. Касны хартаа өрөөс байдаг шүү дээ. Тийм байгаа. Тэгээд тэрнээс чинь тэр дүүргийн нэг хүн нь тий очоод бүх дэлгүүрүүдээр нь очоод бүх CUJ-с дээр очоод бүх жижиг лангууд дээр очоод хяналт тавих боломжгүй хүн өчний үед бол ягаад тэр улсаас тэгээд ганцхан хүн тавиад байна. өдөр мэрэгжлийн хяналт гэдэг чинь өөрөө байхгүй болсон шүү. Яагаад байхгүй болсон? Одоо тэр мэрэгжлийн хяналтыг бол буцааж мэрэгжлийн хяналтыг бол байгуулах ёстой. Эсвэл тэр мэрэгжлийн хяналттай дүүцгэж байгуулах буцааж авчихгүй бол болохгүй. Яг хөрсөн дээр бол эн чинь бол буугаад ажиллаад хяналтаа тавиад маш хүндрэлтэй. Тэгээд ямар хэцүү юм бэ тий? Тэгээд тэр юу чи яатсан шүү дээ. Одоо ингээ мэрэгжлийн хяналтгээд бүх хяналтыг бол авцсан байсан шүү дээ. Тийм мэрэгжлийн хяналт дотор бол хүнснийх, аюулгүй байдлыг, хөдөлмөрийг гэдэг бүгд байсан шүү дээ. Тэр чинь бүгднийг ингээд задлаад юу руу хуваацсан тийм яамрууд нь хуваацсан. Эрүүл мэндийн яамруугаад хүнсээ хариуцсан бол хүнс худалдаа үйлчилгээ рүү яваад тийм эрүүл мэнд нь бол эрүүл мэндийн газар руугаа эрүүл мэндийн яамруугаад хөдөлмөр хангалтын яамруугаа яваад тийм бүгд ингээд хуваацсан. Одоо тэнцэнэс чинь бол яамтаас нь бол дүүрэг дээр бол зөвхөн тухайн салбарын байц агч нар байгаа. Дахиад байц агч нарыг нэг хүн байгаа. Салбарын байц агч нар. Тэгэхээр чи энэ юусоо хизээж алга болохгүй юм шүү. Тэр бол энэ насыг хяналтын асуудал гэж өөрөө яг хөрсөн дээр замхарчаад байгаа байхгүй. Яг одоо бидний үдийг хяналтын байц агч нэг хүн байна. Манай дүүргийн хүн судалтай үйлчлэгийг хариуцсан нэг хүн байна. Тэ? Хүн байгаа. Тэгээд тэр хоёр хүн чинь нийлээд дүүргийн хэмжээнд өдөр болго гараад яваад барагдахгүй байхгүй. Тэ? Бид нар ч хуучин нөгөө нэг мэржлийн хяналтын хилцс гээд бүр амар том хилцс үүдэг шүү дээ. 40 50 хүнтэй. 40 50 хүнтэй хилцс байхад барахгүй байсан шүү дээ. Өөдөө тэр одоо ямар эрх мэдэл нь одоо толгойн эрхлээр тийм үүсгэж юм бол. Гурав яам дээр авчих зүйтэй гээд онлын үед бол болж байгаа. За. Тэ яам нь өөртөө. За практик дээр яг хөрсөн дээрээ буухаараа яг нөгөө нэг гудамжны худалдаа, гудамжны одоо тий хүн судалдаа, түүц энтертэйг яг адилхан ингээд хугадаад асуудал хөрсөн дээрээ буухад ямар ч одоо бид нар яах вэ? Одоо зөвхөн одоо бид гурав чинь ингээд цахилгааны юм ярьж байгаа шүү дээ. Тэрний цаанд бас дахиад тийм аюулгүй байдал алдагдсан зөндөө байгаа байхгүй. Жишээлбэл одоо энэ хагас бэлэн бүтээгдэхүүнүүд байна. Хүүхдүүд амж иддэг одоо чихэр бичээ боомнууд байна. Тэ? Одоо юу гэдэг заавал би тэр ийн гэж хэлэхгүй ч гэсэн шууд худалдаад авдаг одоо амттангууд байна. Тэн дээр бол аимшигтай. Маш олон төрлийн бас нэг хуурамч заримгууд байна. Одоо яг би тоогооч юм бол ингээд хараад байдаг байхгүй. Ингээл за энэ илгийг авчин даа гэл тий. Зүр жинхэнэ одоо бид нар ингээд гоё зармаг сүний зураг мурагтай өхөрний зүгт аваад нэг хайртай үрдээ өгж байгаа шүү дээ. Жохон сүйтэй гоё чихэртэй эд юм уу тэн дотор нэг ширхэгцүү байхгүй. Жинхэнэ нөгөө нэг амар нөгөө нэг химийн тос мос одоо бүх юмар хийдэг юмнууд байж байгаа. Тэр чинь энэ болгон дээр чинь нөгөө мэрэгжлийн хяналт чи яваад одоо ирэхгүй бол маа нөгөө нэг өсвөр насны хүүхдүүд чинь одоо энэ сайн одоо дараагийн энэ улсыг авч явах юм чинь айгүй хордод эхлээд байгаа. Чи юусэн харахад ирүүл юм шиг тэнэг болоод байгаа юм ерөөсөө. Одоо энэ веб чи яаж нэг чинь энэ чинь ерөөсөө тамхи шүү дээ. Ерөөсөө дотор нь 5% никотин. Энэ одоо юу гэдэг янжуур тамхи хэдэн хувь байж ивэл одоо тэр бүр хидж үйт юм те. Тэрийг цусаа загвар татхад баг хэдийг одоо дараалаад огсруулаад татчих байгаад адилхан никотин цуснд орж байгаа. Тэр 10 жилийн хүүхдэд татаад байна. Тэр судалгаа гэдэг харсан уу? Тэр чинь одоо шүү дээ те. Янжуур тамхитээс чинь 1.1 одоо юу гэдэг юм бэ? 1.3 ч юм уу 1.5 таа идэм бэ. Бог никотин гэж хоёр юм байгаа шүү дээ. Тийм. Тэрэн дээр ингээ никотин бол 1.3 одоо донтуулагч л бодсон шүү дээ. За тэрний бол 1.3 таа идэм. Тэгсэн чинь нөгөө нэг Америкийн өвчний хяналт өрцөн сэргийлэх төв гэж байгаа тийм. Тэнцэнээс ингээ судалгаа хийгээд ингээ Америкийн нэгдсэн улс зарж байгаа энэ электрон тамхинуудын ингээ никотины хэмжээг судалсан юм байна л да. Ингээ судлаад ингээ гаргаж ирсэн чинь зарагдж байгаа 99% нь бүгд никотинтай. Тэр никотин яаж ийнө гэх юм бол баг дээд хэмжээнээс л хэрэгжиж байгаа хгүй. Тэгэхээр бол никотин хэмжээнд одоо юу гэдэг никотингүй электрон тамхи гэж зарагдж байгаа мөртлөө яг аваад нөгөө шинжилгээ нэгэхэд бол никотин нэгт байж байгаа байхгүй. За хоёрт манай Монголд бас зарагдж байгаа тийм электрон тамхиуд нь бол никотины өндөр маш өндөр агуулмжтай. 25-аас 100 пүүч орт. Тийм байгаа. Тэгэхээр чи нөгөө одоо жишээлбэл одоо бид нар нэг буруу ойлголт байдаг шүү дээ. Бид нар янжуур тамхинаас гарахын тулд тэрийг авдаг гэдэг. Тийм. Одоо тий электрон тамхи татж байгаа. Одоо би электрон тамхи татж байгаад одоо би ингээд тамхинаас гарчна гэдэг. Энэ чинь өөрөө нөгөө тал руу оролцож байгаа хгүй. Тэр электрон тамхи татж байгаа гэснээр за одоо би тэгвэл янжуур тамхи татаа үзүүл яах вэ? Бараг эсэргээр нөгөө хоёр чинь хоёулаа урагш нөлөөтэй байгаа байхгүй. Тэгээ тэрнээс бол ямар нэгэн одоо юу гэдэг янжуур тамхиг
бууруулж байгаа ч юм уу тамхинаас гаргаж байгаа нэг одоо нэг шатлын арга гэж хараад байгаа байхгүй. Миний бодлол тэр чинь бол маркетингийн асуудал байгаа даа л да. Би бол яг санддаг байхгүй. Яг 2-3 жилийн өмнө телевизээр рекламч эхэлсэн байхгүй. Тамхиг хаяа те. Ороо ингээд тамхинаас гарлаа. Амнаас нүрдэхгүй. Ажил дээрээ татна чиг бараг юу гэлээ. А тэг гоё жимсний амттай, гоё гаатай. Тэгэд өөрөө сав нь өөрөө гоё өнгөтэй те. Тэр чинь ерөөсөө амар том одоо юу гэдэг. Тэрэн дээр бол яг хууль хяналтын юм бол маш сайн ажиллаагүй байхгүй. Тэгээд тэр сурчлагаа чинь бүтэн жил явсан. Араасаа том брэндүүд орж ирсэн шүү дээ манай вебний. Тэр чинь наа чи яагаад явж нэхэр бол нөгөө веб гэдэг электрон тамхи гэдэг чи өөрөө тамхины ангилд ороогүй байхгүй. Тамхи сурчлал болохгүй шүү дээ. Ариг сурчлал болохгүй. Тийм. Тэгэх мөртлөө нөгөө нэг электрон тамхи чи өөрөө тамхины ангил дээр хуулиар ороогүй болохоор тэр чинь тамхи биш болчихж шүү дээ. Өөр үгээр тэр хуулийн цоргоогоор яаж ийм юм бол электрон бараа сурчилж гин гэдэг нөгөө электрон тамхи чи сахны машин сурчилж байгаа. Нөгөө яг адилхан тэгээ явчих жоохгүй. Тэгэхээр энэ чинь нөгөө хуулийн цоргоогоо тэр хуулийн цоргоо нь одоо 3-4 жилийнхэн нүрэг хүлээж байна. Одоо хүртэл хууль нь батлагдаагүй, хуулийн төсөл нь яваалаадаг хуулийн төсөл. Яаж одоо энэ миний бодлоор энэ хуулийн төслийг бол ерөөсөө тамхитай адилхан болгосон. Тийм. Одоо нэмэлт өөрчлөлт ороход болоо хгүй. Нэмэлт өөрчлөлт болвол те янжуур тамхи тасал тавиал электрон тамхи тэгэл болоо хгүй. Энэ донд яг үнэхээр никотингүй тийм байлаа гэж бодоход одоо тэр бодисын хор гэж бас их байгаа юм шиг байна тий. Никотиныг шингээгээгүй бас тиймнүүд байдаг шүү дээ тий. Одоо юу гэдэг тайз майдан дээр нэг ингэж яваад байдаг юм байдаг шүү дээ. Ч одоо бас юм үстэй. Тэрний одоо никотингүй хөлбөр гэж байгаад байгаа шүү дээ. Тэг яг тэрийг бас татдаг хүмүүс одоо Америкт жишээлбэл маамир юм болж байгаа. За хоёул эмчийнхээ үгийг сонсолт жишээл Америкийн судалгаагаар яасан бэ? Америкийн нэгдсэн улсад одоо хамгийн сүүлд 2024 оны 1 сард хийсэн одоо энэ PubMed-д нийтлэгдсэн судалгаан дээр харахаар юу яасан ба нийтдээ 110 тийм судалгааны одоо өгүүллүүдээс ингээд түүж судалсан байгаа юм л да. Одоо нэг веб тавь татдаг өсвөр насныхан залуучуудын донд хийгдсэн. Энийг болохоор дүр соншилгооны арга буюу одоо бидний ярьдаг рентген, компьютер, MRI энтрийн аргаар ямар өөрчлөлт илэрсэн байна, яасан байна гэдгийг судалсан юм судалгаа хийсэн ба. Тэгэхэд бол нийт 110-ын судалгааны нийтлэл донд ч одоо 700 гаруй оролцогч оролцсон байгаа байхгүй юу? Энэ веб хэрэглэдэг. Ямар нэгэн байдлаар өвдөдөд эмнэлэг тандсан юм хүмүүс аа. Тэгээд судалгаагаар хийхэд бол 105 оролцогчд нь 105 өгүүлэлт нь болохоор компьютер томографи аргаар үлдсэн 5-д нь нөгөө MRI болон PET шинжилгээний аргаар хийгдсэн баа. Тэгээд энэ дээр нь ямар өөрчлөлт гарсан гэхлээр компьютер томографийн үр дүнд болохоор гол нь нөгөө уушгинд сүүн шилний шинж гэж гарч байгаа. GGO гэдэг сүүн шилний шинж гэдэг. Энэ нь одоо ковидын үед одоо хүмүүс санаж байгаа дандаа хүндрээд насан туршидтын донд одоо хүндэрсэн хатгай амьсгалын дутагдaltaд орсон эрчимчлийн тасагт хөвтсөн хүмүүст одоо компьютер томографи хийхээр хамгийн хэлэрчээсэн шинж ахгүй юу? Тэнд бол уушгины ноцтой өөрчлөлт ер нь үүссэн байна гэж байгаа. Тэгээ өөр бусад одоо өөрчлөлтүүд бас нэлээд үүссэн байгаа юм л да. Тэгээ хамгийн түгээмэл нь энэ сүүн шилний шинж буюу одоо энэ GGO шинж хамгийн хэлэрсэн байгаа даа. Тийм энэ судалгааны дүн дээр. Одоо тэр нөгөө яг нэг эмгэлтэй юм нь болохоор нөгөө тийм одоо Америкт хийсэн судалгаа болохоор ингээ залуучуудын донд явж байгаа шүү дээ. Өсвөр насны одоо нөгөө насанд хүрсэн хүмүүсийн донд явдаг шүү дээ. Тэгэнгүүт манай энэ бас нөгөө энэ худалдаанд энэ 10 жилийн хүүхдүүд чинь баг хамгийн их борлуулалт нь өндөр яваад байгаа. Одоо энд ингээ сургуулийн пост дээр ингээл үү ажил ангийн хүүхдүүдгээ веб татж байгаа баригдсан. Тэг багш нь хурааж авлаа гэдэг нэг ширээнд тавьсан ч мөргөн. Шуудатай веб ингээ асгацсан юм шүү. Нэг сарын аян болж байгаа байхгүй. Тэнгүү тэр хүүхдүүд ч нөгөө нэг кинонд гардаг юм шиг те. Ингэж мэгэл бас рекламны пауз явж байгаа шүү дээ. Гол нь тэр хүүхдүүд өөрөөсөө амар нөгөө нэг дэмэж хор нөгөө дахиж одоо баг сэргшгүй тэр нөгөө уурга тархинд гимтдэг гинэ никотины юу болж өсөлтөн зогсож байна. Нөгөө биеийн тархлаа нь унж байна. За мөн дээрээс нь одоо юу гэдэг хоолны дуршил болгож байна. Өрс зүгч ингээл хатаа яваад болохоор энэ ч бас нөгөө юм юу өгд юм ба шүү дээ. Веб чи одоо юм цадсан байгаа тийм мэдрэмж. Тэгэхээр энийг зүгээр одоо юу гэдэг миний хувьд болохоор сая бол хин амраа ярьлаа шүү дээ. Одоо нэг хүн ингээд явдаг. Тэр бол хизээж одоо энэ чигээр байвал одоо ингээд уламж модно. Яг л нэг веб татсан хүүхд чинь ээж авдаг баригддаг юм байна л да. Харуулнаас нь үрдэг. 50 хүн госуулаад би ч бацаан багцтай илгээ авахулдаг гэсэн юм. Нэг үрцэн карманд манай чекист чинь нөгөө кармагийн болонгийн ихэд 50-ны шиг нэг навчууч нь унцсан байдаг шүү дээ. Тэгээ сургуусаар болмолол. Тэг яг нөгөө одоо юу гэдгийг нөгөө баригдах юм нь болохоор арай илүү байгаа даа. Тэг яг тэр вебн дээр болохоор ерөөсөө ямар ч тийм юу байхгүй.
Гэсэн бодлоо хүүхд нүд ам нь улаацсан. Сонирн болцсон байж байгаа. Нөгөө нэг хүүхд чинь мэдхгүй өдөржингөө нөгөөдгөөс орчихлоо. Тэгэн чи хямдхан нэг юм хийдчихүлээ те. Тэгэхээр тэр хүүхд чинь өөрөө бүр амар тийм юу болж байгаа. Тэгээ эмч тачаа үзүүлсэн чи уушгүй юм шиг бодоолцсон. Ийм хэрэгүүд бол зөндөө гарч ирнэ гэдэг Монгол. Ийм хэрэгүүд бол одоо нодлын урьдчилан одоо өмнөх жилүүдэд харьцуулахад энэ жилийн 100 одоо 6 сараас эхлээд 9 сар хүртэлгийн хугацаанд бол дандаа энэ өсвөр насны буюу 10-аас дээш насны хүүхдүүдийн дунд одоо дандаа энэ уушигны хатгаатай тэр дундаа бүр уушигны дэлбээ хамарсан том хатгаатай хүүхдүүд бол нэлээд хөвтөж юмж төрж байгаа. Тэгээ манай өөрөө нөгөө уур амьсгал ямар үлээ те. За одоо хөвлөгийн улирал эхэлж чинь нөгөө сайхан нөгөө нүүрсээ балбаа тэгэл дээрээс нь веб татаал тэгэл тэгээ баталгаагүй нөгөө бэршгийгээ идэл. Тэр баларх юм биш үү Монголын ирээдүйд ер нь. Тэгээ эрэг зүмөр одоо яаж зүмөрөө өөрчлөх үү? Тэгээ манайхан гэсэн бас үдсэж байгаа юм дээр бас өөрсдийн гоё санал хүсэлт одоо юу гэдгийг бодож байгаа бухимдж байгаа асуудлыг сайхан юу гэдэг бидэнтэй эдэн далангуу бас комментаар бас хальцаараа үүдэнд нь гоё хариулт бичнэ. Тэгээ ялангуяа одоо энэ улсын хэмжээнд энийг маш яралтай одоо юу гэдгийг нэгэн өөрчлөлт зохицуулах бол ерөөсөө баларлаа манай Монголын ирээдүй. Энэ зөвхөн нөгөө вебний талаар л ярьж байгаа. Дараа дараагийн бид нар бол энэ ерөөсөө хоол хүнсний чиглэлээр бас ярина. Тэгээ Амрагийн хувьд бол зүгээр миний үсэж байгаа зүгээс бол нэг яралтай одоо энэ дүүргийн хэмжээнд одоо олон дүүрэг байна шүү дээ. Энэ одоо юу гэдэг мэдээж нэг системээр явах байх. Зөвхөн хаан улсыг одоо ингэж явна гэсэн юм байхгүй. Энэ шийдлийг одоо гаргах одоо юу гэдэг манай энэ залуу боловсруучных нь бас нэг тийм хөдөлгөөн одоо юу гэдэг хөдөлж эхлэмээр байгаа байхгүй. Араа нэг хөдөлдөн шүү дээ. Тэгэхгүй ингээд 5 жил хөдөлөхгүй ингээд нэг гаццсан байгаа даа. Бид нар яана л гэж ярьдаг. Болохгүй байна л гэж. За тэр замж болохгүй байна. Тэр бол журамж болохгүй. Гэхдээ бид нар юу ч хийдэггүй хараа л гэдэг. Шийдэл нь юу юм бэ? Тэ утаа өнөртэй ингээд олон жил ярьсан. Өнөө одоо утаа нь байж л байгаа. Тэг бид нар ч өөрсдөө хотоо юм гачин газар барьцсан. Эзэн чи ийм олон сая хүн байна гэж төлөвлөөгүй. Тэр үчи хүн амын тоож ус 500 мянган хүний хот чинь тэгээ бүх улаан Монгол тэмцгээр амьдраад шүү дээ. Тэгэхээр яаж мэд яг тэмцэнүү тэлгэлээр л нөгөө шугам мөнгө болол тэгээ шамбаалтаад байдаг гэж би бодоод байгаа байхгүй. Энэ дэр яг тийм маш тийм зоригтой одоо юу гэдэг торгоод байх нь биш юу юм торгуулбал эргээл тэрийг одоо шахах нөлөөл бүр ихийг л зарах баг. Тэгэхээр ерөөс таслан зогсоогоод шинэ одоо хууль дүрмтэл болов. Хадгалж биш хоёр шийдэл байна. За хоёр шийдэл байгаа. Өөр одоо их зүүн хувьд бол өөр тийм арга зүй хийхэд бол одоо алдсан нийгэмд амьдарч штэ. Тийм ч юм бол хүндрэлтэй. За хоёр шийдлийн нэг нь бол зөв хуулийн сая бид нэр хэлсэн тий. Тамхины тухай хуулийн дээр бол нэмэлт өөрчлөлт оруулаад за янжуур тамхины хажууд бол юу гэдэг тавьчихна. Электрон тамхи гээд өөрчлөлт оруулаад никотиных нь агуулмжийн заагаад одоо юу гэдэг 25-аас дээш никотин агуулсан электрон тамхи бол зарахгүй гэдэг ч юм уу те хуулинд ингээд нэгт өөрчлөлт оруулж байгаа. За хоёр дахь нь гэх юм бол одоо олон улсын жишгийг дагаж болно те. Одоо жишээлбэл ингээд Турк байна, Бразил байна, Мексик байна. Нийт 33 дэлхийн улс орн болвол ингээд электрон тамхиг хориглоцсон. Тийм үү? Уурсгаа хориглоцсон. Одоо Туркийн дээр өрөөсөө ингээд хориглоцсон. Ерөөсөө энийг татахгүй хэрэглүүлэхгүй хилээрээ ч оруулахгүй байгаа. За. Тий. Татах юм бол баг нөгөө янжуур тамхиа татгээд. Тэрнээс бол одоо яагаад тэдний улсуудын судалгаа гараад явхаар чинь юу гэж ихэнх иргэдэн албан тасалгаан дотор орохоор электрон тамхиа татаад гадаа гарангуудаа янжуур тамхиа татаад байна гэж байна. Тэгм бол энэ чинь бүр нэг хор нөлөөтэй зүйл хэрэгжилж исэн бол одоо бүр тий хоёр хор нөлөөтэй зүгээр дотрооч татаад гаднаач татах ийм нөхцөл байдал үүсчлээ. За хоёр дахь гол шалтгаан нь бол өсвөр үеийнхэнд эдгээр ингээд орж ирдэг болчлоо. Өсвөр үеийнхэн энийг хэрэглээг бол маш их өндөр болчлоо. Өсвөр үеийнхэн энэ зүгээр сонирхож татах тийм зүйл бол ингээд болчлоо гэдэг энэ эдгээр 33 улс бол ингээд хориглоцсон юм байлээ. Тийм болохоор бол нөгөө экстрим шийдэл нь бол зүгээр Монгол улсад цахилгаан тамхиг бол хэрэглэхгүй, оруулахгүй, хориглож. Ийм л хоёр шийдэл байгаа. Тэгэл энэ хоёр шийдлийг бол ингээ гаргаж байна. А хэрвээ бид нар нөгөө нэг ихний шийдлээр бол хэрэглэнэ. Гэхдээ 21 наснаас дээш хүмүүс зарнаа. За тэгээд энэ бол ингээ тамхины хуулийн дагуу хэрэгжээд явна гэх юм бол бид соён гэрүүлэх ажиллаа хийх хэрэгтэй. Тэ? За энэ тамхиг татах юм бол ийм юм уршигтай шүү. Ийм хор нөлөөтэй шүү. За тэгээд тамхины аюулгүй хуулбар байхгүй гэдгийг бол маш сайн ойлгох хэрэгтэй. Тэ? Тэр нь янжуур тамхи байна уу? Эсвэл нөгөө нэг электрон тамхи байна хамаагүй. Тэр бол тамхи л бол тамхи. Энэ бол таны бид ямар нэгэн байдлаар маш өөр нөлөөтэй гэдгийг бол нөгөө залуучууд ойлгох хэрэгтэй. Тэгвэл залуучууд чинь ялангуяа энэ өсвөр үеийнх яаж яах гэхээр нэг нь ингээд лаг гоё те лаг гоё өнгөтэй шаар гэр улаан янз янзын өнгө гасаал те тэгэл янз янзын жимсний амттай ингээл татаал ингээл амнаас утаа гаргаад тэгэхээр тэрийг хараад дагаж сонирхоод байгаа. Тэг яг
Тий. Тэгэл за ма чи татаад үтчих чи сороод үтчих гэхээр нөгөөтг нь за нэг татаад үтчийг гоё ингээл таруу самтагтаа ч юм уу гоё ингээд жим самтагтаа тий. Тэгэл ингээл гоё хутаа Октоодынх нь гоё хэлбэр үлдэртэй. тий янз янзын хэлбэр нэг урт хэлбэртэй бөөрийн хэлбэртэй тий янз янзын. Тэгээ эн чи яаж ийм гэхээр нөгөө өсвөр үеийнхний залуучуудыг нэг гоё үзэмжээр нь татаад байгаа хгүй. Би гоё шүү тий. Одоо би ийм гоё ид шүү. Би ийм гоё одоо тий хэлбэр загвартай, дизайнтай тий. Намайг ингээ бариад ингээ татаа явах юм бол бусад өсвөр үеийн залуучуудаа гоё харагдана шүү. За чи залуу хүн байгуул энийг ингээ татаа октоудад гоё харагдана шүү гэдэг юм уу тий. Энэ одоо сүүлийн үеийн тренд шүү тий. За одоо бараг л ийм юм хэрэглэхгүй бол одоо чи одоо бараг тий залуу үетэйгээ тий өсвөр үетэйгээ орчин үетэйгээ чи хөл нийлүүл алхаж чадахгүй шүү гэдэг тийм мессеж өгöd байгаа байхгүй. Тэр мессеж яагаад залуучууд дээр ингээд очиод ирэх юм бол хуулийн зохицуултанд реклам хийж болохгүй тий реклам хийж болохгүй олон нийтэд одоо сурчилж болохгүй гэдэг нөгөө нэг юм байхгүй. А тэгсэн мөртлөө соён гэгэрүүлэх ажил нь болохоор одоо юу гэдэг улсын хэмжээнд хийгдэхгүй зөв дүүрэг өөртөө зохион байгуулад өөрсдөө пэйжээр ч юм уу за эсвэл өөрсдөө нутаг дэвсгэртэй үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрүүдээр анхааруулгын хуудас наадаг ч юм уу тийм хэлбэр л явж байгаа байхгүй. Одоо жишээ чиний хэлсэн улсууд байна шүү дээ. За Бразил гэлээ, Мексик гэлээ. Турк. Энд чи өөрөө одоо юу гэдгийг бас тийм нэг тааламжтай улсууд биш шүү дээ. Яг нь нөгөө муулж байгаа юм биш. Тэгэл Мексикийн өөрсдийнх нь дотоод юу хэрвэлээд тий бас яг л ядуу буруу орн гэдэг шиг тий Бразилд ямар байдаг вэ? Тэр орон хүртэл одоо энэ дээр ч бас зохицуулт хийсэн мөн. Тэгсэн ба. Чи ерөөсөө манайх шиг 3 сая хүнтэй биш шүү дээ. Хэдэн сая хүнтэй хүн аа юм лээ. Тэгэхэд одоо ерөнхийдөө яг Амрагийн хэлдгэр бол нэг тийм хоёр. Миний бодлоор бас нэгийг нэммээр байгаа байхгүй гаргалгаа. Яагаад одоо энэ Европын хятад Солонгос, Япон тамиг амар үнэтэй үү? Татврын. Тий. Одоо манад бол бүр ширхгээр нь зарна шүү дээ үтэнд. Тэгээ би 500 төгрөг өглөө 1000 төгрөг өглөө тэгвэл 5 6 ширх тамиг авах боломжтой тий хаанаас ч. А тэнд бол ямар ч тийм боломж байгаа. Задгаан тамиг аа. Одоо хятад бүр амар байлт болсон. Онгоцны бод дээр тамиг татдаг өрөөж байхгүй. Гадуур энэ тэнд л ноосмоо. Тэрөөсөө чанга. Тэр чинь бас амар тамигч улс шүү дээ. Мексик бол амар тамигч. Мексикийн дэр нөгөө бичлэг үзээд тамхиад одчих таалаад дээ суугаад. Энд чи ерөөсөө нөгөө нэг оюуны тэр нөгөө нэг толгойг нь цэнгэлж байгаа тэр мессеж баахгүй ядуу буруу оронд яадаг вэ? Тамхи хийдэг. Арх их ууд. Хор уршиг их хэрэгэлдэг тий. А нөгөө хөгжилтэй өндөр оронд яадаг вэ? Тэр нь баг байдаг эсрэгээр. Яг л тэр хүн одоо юу гэдэг маш их мессеж авч байгаа шүү дээ чи. Урт наслах юм уу? 10 жилийн дараа хүү. Мэдээж хүн бол тэр хүн бол 10 жилийн дараа өгсөн ямар амаатай ингээл байж чинь. Ухаантай хүн бол дөрөв хөлтөд бодож юм зогсоох хэрэгтэй. Тэгээ миний 3 дахь хэлэх гээд байгаа юм бол энэ тамхи архины татварыг бүр сайн тултал нэмж өгөөд яг хятад тий яг энэ Солонгос яг Японод ч. Японд бол ерөөсө хямдхан тамхи үнэтэй тамхи гэж байхгүй. Бүгд 500 yen байгаа. Тэр чинь эдэн дүүрэг манайхаар 20 мянга гэж. Тий? Тэгэхээр одоо Монголд ч одоо яагаад манай элчин сайдын яамныхын тамхи зөөгөл валидал идэг гэсэн шүү дээ. Төрх нэг манайч ядуу улс. $5 авах гэдэг байхгүй. Тэнгууд нэг элчингийн машиныг хүн зогсоодгүй. Тэгвэл багаж аваад бүр маал бороо хийдэг. Таксууд тэгэл контрабанд байгаа байхгүй. Тэр чинь яагаад энэ гэхээр энэ гадаад тамхи үнэтэй болоод тийм контрабанд явагдаад байгаа. Тэгэхээр манайх тийм үнэтэй болчвол бага насны хүүхд карманд мэдээж бүгд баян биш шүү дээ. Тэр веби чинь ч вэ, тамхи чинь ч вэ худлаж авахд ядаж нэг 60% буух байх. Тийм тий. Тэгээ саяны хэлсэнчлээ одоо нэг өсвөр насныхны одоо илүү нэг сонирхлыг татгууц баглаа бодолтойгоос болж бас татагдаж байна гэж аа. Хоёрдугаар тэр цахим орчны нөлөөлөл бас байна. За гуравдугаар та нэрээ өсвөр насныхан бас залуучууд тэр дундаас вебийн талаар ойлголт, хор хөнөөлийн талаар ойлголт мэдээлэл оргуулга ойлголцсон байна. Тийм. Одоо ганц мэдж байгаа нь никотин чинь донтолт үүсгэн гэдгийг л мэдж байгаа болохоос шүү. Тэр веб боловсрол чинь өчнөө төрлийн хортой бодис, имэйл, мэнд нэг хүнд металлууд, за нөгөө амт өнөр оруулагч бодисууд тэргээд мэлтэр ингээд амар байгаа шүү. Одоо энэ үндсэн одоо өчнөө олон төрлийн бодис гэдэг ч гэсэн одоо үндсэн 4 төрлийн бодис гэдэг юм л те. За нэгдүгээрт нь никотин, хоёрдугаарт нөгөө глицерин, гуравдугаарх нь амт өнөр оруулагч төрөл бүрийн бодисууд. За дөрөвдүгээрх нь бол тийм нөгөө пропилен гликол гэдэг бас химийн бодис ордог. Ер нь тэр вебнт байгаа бүхлийн бол хийм шүү дээ. Тийм бүгд хийм. Тэр чинь нөгөө нэг шаталтад явцад нөгөө аэрозол болгож шингэнийг ингэж ууршуулах байдлаар яаж байгаа болохоор тийм тэр чинь бас химийн урвал үүсэж байгаа. Тэр хооронд чинь нөгөө нэг химийн бодис чинь завсрын бүтээгдэхүүн өөр янз бүрийн бодисууд орж хувирна. Тэр бүр тэр пяавар нь халаад меламин гарч байгаа шүү дээ. Тэд нар бүгд л хартаа нөлөө үзүүлнэ. Одоо жишээлбэл нөгөө пропилен гликол гэдэг бодис нь болохоор
тэр нөгөө Америкийн FDA буюу хүнс эмийн агентлагаас яг хүнсэнд болон одоо нөгөө машины тослогоо, гоо сайхны бүтээгдэхүүн төрт удаан хугацаанд хадгалах зорилгоор бол хэрэглэхийн зөвшөөрсөн юм байна. Гэхдээ эн чинь нөгөө электронны тамхи нь болохоор утаа гаргах зорилгоор ашиглаж байгаа. Тэгэхээр эн чинь нөгөө амьсгалын замаар аэразол байдлаар ороод эхлэхээр одоо хүний биед хавдар үсэх эрсдэлтэй гэдэг нь тогтоогдсон юм байна. Дээр нөгөө хоёрдугаар COPD буюу уушигны архаг хөвгөлрөлтөд орчин үсгдэг нь бас тогтоогдсон юм элемент юм байна. Тийм. Дээрээс нь бас нөгөө цусны нөгөө юунууд чинь томроод нөгөө тромб үсгэж хамгийн нэг намайг үсдэг гэж тийм. Тэр чинь эргээд нөгөө зүрх судасны эрсдэл. Тэр ерөөсөө никотинаас үүсэж шүү дээ. Одоо янжуурч вэ, вейпч вэ, тэгээд тромб. Тэгээ вейп чи хамгийн өндөр никотин агуулж байна шүү дээ. 5 мг бүтэж. Дээрээс нь тэр нөгөө амт өнрөө оруулагч бодисдын дотор чинь хамгийн их нөгөө хортой нөлөө үзүүлдэг нь тэр диацетил гэдэг бодис юм байна. Ямар диацетил гэдэг. Тийм үү. Тийм тэр нь болохоор яадаг юм гэхээр попкорн ланг гэдэг нөгөө попкорн уушиг гэж үсгдэг юм байна. Нөгөө нэг юм шар цэг болгоод тийм тэр нь болохоор уушигт нөгөө эргэшгүй өөрчлөлт буюу нөгөө сарвжил үсгэж. Тийм нөгөө хатуурал фиброз үсгээ хатуурал үсгэж чинь тэр чинь тэгзээч эргэшгүй өөрчлөлт авахгүй фиброз үсгэж. Идэхгүй гэсэн. Идэхгүй гэсэн. Тийм. За хүүхдүүд минь сонсож байна уу? Та нар тэгэл лаг царайлал кинонд гардаг хүн шиг яваад тэгээд удахгүй нэг яг гой өсөр насны дээр гой ингээ найз охин мөхөндөө болъё гэсэн чинь уушиг ингээд юу попкорн болцсон тэгээд тэгээ ханаагаа тэгээд бүхтийгээр ингээд тураад амар болох юм шүү дээ. Одоо ерөөсөө болохгүй юм бол. Ялангуяа би 10 жилийн хүүхдүүд яриад байна. Гол нь өсөр насны хүүхдүүдийн толгойг эргүүлж байгаа асуудал. Өсөр насныхын дундлаа тулгамдж байгаа асуудал болоод байгаа шүү дээ. Дэлхийд дахин даяар л. Тэгээд сургуулиуд дээр бид нар чинь шалгалт явуулдаг шүү дээ. Одоо чинь 7 хоногт баг нэг удаа сургуулиуд дээр шалгалт явуулдаг. Дүүргээс явах уу? Тэгээд дүүргээс шалгалт явна. Тэгээд шалгалт явж байгаад хүүхдүүдийн нөгөө нэг нойлоо шалгана тий. Нойлоо шалган хүүхдүүдийн ч тамхи татчихжээ. Тэгээд нойлын өрөөгийн шалгана. За тэгээд цаашаа ангийн шалгана. За багш нар ч ерөнхийдөө бол мэдчихэж байгаа шүү дээ. Хин татчихжээ, хин татахгүй, хин хэрэглэхгүй ингээд тэр чинь өдөр баг талыг хамт өнгөрүүлж байгаа. Тэгэхээр багш нар мэдж байгаа. Тэгээд багш нарууд нь өөрсдөө хүүхдүүдээ ингээд шалгаж явж байгаа. Зарим их тохиолдлууд нь юу гарч 7-8 дугаар ангийн хүүхдүүдээс маш их илэрч байгаа. Гинт яг томорж байгаа хүмүүс аахгүй байдаг чинь. Бид нар юу илэрч байна гэсэн чинь нөгөө аав ээжийнхээ вебиг цүнхнээс нь авцсан. Эсвэл дээр сурдаг ах ээжийнхээ вебиг авцсан. Аав ээж нь болохоор ах ээж нь болохоор юу гэртээ ч гэсэн ингээл татдаг ингээд татдаг. Тэгээ нөгөө нэг хүүхдийн харангуудаа үнэртгээр гоё үнэр үнэртэй байдаг тий. Тэнгүүтээ нөгөө чи өөртөө сонирхоод энэ аав ээж ингээд татаад ах юм. Манай ах ээж хоёр ингээд хөрөнд ингээд татаад ах. Тэгээ хажууд нь очиод үнэртгээ гоё жингс үнэртэй тах. Гоё үнэр үнэртэй тах ингээд. Тэгээд унтчих хат нь ч юм уу эсвэл сургуульд явахаас өмнө тэрийг нь аав кермал авчихдээ юм байна. Тэгээ кермалж явангуудаа нөгөө анги дээр очингуудаа өөрөө татаад найз майзтай ингэж өгөөл ингээд тийм яг тийм кейсүүд бол маш их гарч байгаа. Яг гоё нөгөө өсөр насны дээр байхгүй одоо 6 дахь нөгөө нэг шууд нөгөө нэг одоо хүүхэд байхасаа одоо нөгөө том болж байгаа үе шүү дээ. Бүх юм сонирхож байгаа. Ингээд том болоод ирчүүд нөгөө олон бүдүүрэл тий. Одоо бүх юм сонирхолтой болж байгаа үе шүү дээ тий. Тэгэл тэд чинь ингээд өөртөө ингээс хороол ингээд тэнгүүтээ ангийнхантай өгч байгаа хөөх тий. Манай ах ингээс ороод байна. Тэгэл нэгэндээ дараа. Ийм гоё үнэртэй гэл. Над миний амнаас хардаа ийм гоё утаа гарч ийн гэл. Тэр чинь бол никотинтэй тамхи хэлбэр гэж ойлгохгүй байхгүй. Амнаасаа ингээд утаа гаргаад байна тий. А би ингээ гоё лоо шиг харагдаж байгаа юм тест. Би ийм тийм байгаа тест. Ийм лаг би амн дотор одоо би бөмбөлөг гаргая маргая гэл. Тэр чинь хүүхдүүд тоглоом маягаар ингээ ашиглаад байгаа байхгүй. Тэгээ энийг одоо жишээлбэл дүүргийн үүднээс ч юм уу одоо юу гэдэг хаавал дүүргийн эмнэлгээс ч юм уу одоо юу гэдэг ийм аян маян зохиодог юм бол байдгүй. Одоо зохиолч эм чин одоо нөгөө хор уршиг нь яриад өөр одоо юунаас нэг хяналт шалгалтын тавиад тэгээд одоо юу гэдэг ядаж энэ нөгөө нэг юм 10 жилиг сургуулийг тойрсон юм жижиг худалдааны газар шүү дээ. Тийм. Одоо нэг мини маркет зарагдаг чинь орц морцсон дотор байдаг дэлгүүрүүд үүдэж шүү дээ. Жижиг. Тэн дотор л хамгийн их одоо нөгөө нэг хяналтгүй худалдаа явуулж байгаа. Яг тэр хүүхдэд хортой. Тэгээ хуучин чинь мэрэгжлийн хэлт байх чинь мэрэгжлийн хэлт чинь 4 төцтэй байсан гэсэн шүү дээ. Тэгээд мэрэгжлийн хэлтийн байцаагч те усын байцаагч ингээд 4 хувцастай байгаа. Бажиг авахулдаг гэсэн. Тийм ингээд нөгөө хүүхдүүдээс ийм шүү, ийм муу шүү, энэ хоол идүүлэх ийм хор уршигтай шүү. За одоо ийм тамхи татвал ийм хор уршигтай шүү. Ингэж болохгүй, тэгэж болохгүй. Тэгээ арх хэрглэж болохгүй, тамхи хэрглэж болохгүй, баталгааг үнс авч болохгүй гэдэг нэг 4 хувцастай хүн орж ирээд нөгөө хүүхдүүдтэй өсвөр үеийнхэндээ харьцгаар өөр хүлээж авд юм байна. А тэнгүүтээ одоо чинь тэр хүмүүсүүд нь байхгүй болсон. Зүгээр энгийн хувцастай хүмүүс орж ирээл ийм шүү тийм шүүхээр нөгөө хүүхдүүд хүлээж авахгүй.
Нэг чихээр нь ороод нөгөө чихээр гардаг тийм кейсүүд болсон. Одоо шил цагдаа хүн орж ирээд ийм гэмт хэрэг юмнууд илтгэм ийм хуулийн хариуц дуглаж шүүгээр хүн шал өөр хүлээж авч байгаа юм. А эмч халааттайгаар орж ирэл за та нар ийм зөв хоолт хийхгүй, ийм сахилэг батыг сахихгүй те ийм зүйлүүд ийм муу уршиг дагуул авдаг, ийм муу зуршилтай болох юм бол ийм хор нөлөөтэй болох өөрөөр хүлээж авч байгаа байхгүй. Тэгэхээр яг нөгөө нэг одоо энэ тамхи захилгаан тамхи болон ингээд бусад ийм хор нөлөөтэй зүйлүүдийг ингээд мэрэгжлийн хэлтийнх нь ингээд өөрсдөө хувцтайгаа тий гой орж ирээд за энэ чинь ингэдэж шүү ийм дүүрэн хөл дүүрэн байдаг шүү за энэ дээр ингэх юм бол миний дүүнэр ийм шүү тийм шүүгээ тайлбарлах өөрөхгүй а дүүргээс чинь болохоор бид нар тийм хувц авахгүй шүү дээ бид нар ямар хувц оюулчаа шүү дээ тийм хувц ингийн хувц бидний зүгээр ингийн дүүрэн хувц бол зүгээр эко дүүргэл гэсэн хувц байгаа шүү дээ сүртэй нэг ийм алгаазлага дүүргэн болохгүй шүү дээ тэр чинь одоо эко дүүрэг гэдэг чинь хувц юм уу тухайн хилцийнх нь нэртэй тийм хувц ажлын хувц л байгаа шүү дээ тэгэхээр тийм нэг ажлын хувцтай хүн орж ирээд ийм тиймхээр нөгөө мессежүүд хүүхдүүд нь буудаг байхгүй гол нь нэгдүгээр хүүхдүүдтэйхээс илүү тэр нөгөө худалдаа хийж байгаа газруудаа би бүр яг ингээд 18 дүүргийн хэмжээнд одоо юу гэдэг өөртөө нэг камер зогоод юм уу тийм тий. За чи хараа энэ тэдэн сарын ийм худалдаа хийсэн байна. Одоо яг тэнд дундаас зөндөл зайл гарна л та одоо юу гэдгийг биш ус залуу байж үтсэн том үнд бөнгөөгөл тий. Тань 5,000 төгрөг чинь та ороод тэр 5-ыг аваа гадар гэсэн сэргэлдэн шүү дээ. Гол нь нөгөө тэр нөгөө хяналт байж гинэ гэдэг чи ядаж нэг 60-50% нь одоо тарж гинэ л гэсэн. За нэгдүгээр тийм байж болно. Хоёрдугаар дүүргийн хэмжээс тийм мэрэгжлийн хяналт мандыг гэдэггүй. Миний бодлоор бол буцаа сэргийх хэрэгтэй юм шиг. Манайх чиг ийм замбраагүй газар машин хатуу уусдаг. Санал нэг. Тэг хятад мэтийн тэр мэрэгж одоо хятад Оросын тэр мэрэгжлийн хяналт илгийн авд юм биш тий. Шууд хэцээд үтэнзэл ингээл бүр нэг сануул нь хоёрд дээр нь байхгүй шүү гээл. Тэг яг нөгөө юу л ахгүй. Сайн ярьжсэн нөх хүүхдүүд дээр очиж дөрөв төвцтэйг ярих чинь нөгөө шал хэн шалт их ч өөр штэ. Одоо ингээд над чиг ийм өвцтэй орж ирэл аливаа тийм зөвшөөрлөө аваад тэр за тийм юм аваад ирэх хэрүүл уруул олоод дуусч байгаа юм чинь. Тэ? А тэгчүү бол тэр мэржлийн ялтын тэ улсын байцаагч хувцтайгаа орж ирэл аливаа тэрийг аваад энийг аваад тэрийг шалгах хэрэг чи хандлага нь хүртэл өөр болоод эхэлж байгаа юм. Бид нар чи өөрсдөө юм хүнд хүмүүс байхгүй. Одоо юу гэдэг юм. Боловсроогүй ч гэдэг юм. Яг би муулж байгаа юм биш. Чи одоо жишээл нэг юм одоо юу гэдэг юм нэг юм хариуцлага тооцсон шүү дээ. Чи нөхөр минь ингэсэн байх. Юу сүртэй амьдрах гэж бүгд л амьдрах гэж ядж байгаа үстэй. Бүр ингэ тийм албатай юм шиг тий. Нэгдүгээр ингэ зогсоод машин төвжүүлээд зогсож байгаа нь албатай юм шиг. Энэ чи ерөөсө хүн хүний нөгөө нэг суртахууны тийм нөгөө нэг одоо мораль юу гэдэг тийм нөгөө хичээл байдгүй. Тийм нөгөө зураг телевизээр юм гахгүй. Одоо яг үнэн шүү дээ. Тэгэл зурагт асаалаа. Нэг хөрлөн гişүүд нь Монголын pop starууд шиг. Тийм л хэрүүл явж байна. Модон жарлан яах вэ сүрсүр юм ярьцгаа. Энийг өөрчлөн байгаа. Үнэхээр яг одоо юу гэдэг өнөөдрийн сэдвийг яах вэ гэж их хурл дотор ярихгүй л тоохгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо юу дүүргийн тийм хийх боломжтой хүмүүс нь тийм зоригтой шийдлүүдийг гаргаад тэрийг одоо юу гэдэг мэдгүй би процессыг бол мэдэхгүй би өөрөө нь улс төр сонирхдаг юм биш үү. Тэгэхээр тэрийг одоо яаж хурдан юм гоё нөгөө нэг юу гэдэг иргэдэд шууд ингээд нөлөөлдөг тийм процессор явах уу. Тэр чинь ерөөсө дүүрэг энэ засаг л хийж шүү дээ. Чи тэр хоёлоо 1000 орлоод чи стор энэ хэдэн хүн хөрлөө би тэд хүн хордлоо гэж чи тоохгүй. Тийм шүү дээ. Ерөөс хууль хяналтын юм гойнч ингэж гарцыг хурдуулах хэрэгтэй. Тэгэд юу Лимбата дараа хүртэл хэлжсэн шүү дээ хотын дараа. Мэргэжлийн хяналтыг бол татан болгодог нь бол маш буруу шийдвэр байсан. Буруу байлгүй байсан. Маш буруу шийдвэр байсан. Монголчуудыг улам л одоо хорлж ийн гэсэн үг. Тийм бол яг дүүрэг дээр, хороон дээр бол мэргэжлийн хяналт бол хэрэгтэй. Энэ гадаадын захиалах тахгүй тий. Улам содруулах, дампууруул тий. Тэгэл мөнгө өгөөл одоо чи ерөөсөө чи том дарга бол чамд ингээд 5 сая доллар өгөөл тавиул. За гэл. Мэргэжлийн хяналт буулга тэр буулгаал. Замбраагүй болгосон. Мэргэжлийн хяналттай байх чинь эзэнтэй байсан байхгүй. Тийм шүү дээ. Тэгээ дүүрэг болгон эзэнтэй байсан байхгүй. Мэргэжлийн хилцийн дарагтаа, тосгийн дарагтаа, улсын байцаагчтай экстра ажилладаг байсан заяа. За хяналт орж сүртэй. Хоёр цагаан халааттай нэг юу эрүүл ахуйч юу бүүнөр орж байж байгаа биш тамаг юмас ярьсан байж байгаа. Тийм. Таан маань гэл. Одоо тийм бэд юм байхгүй болчихсон. Бол нэг тэр бол асуудал байгаа. Тэр энэ энийг бол тийм энэ дээр бол ерөөсөө тэр маш хурдан шийдэл манайхан ч гэсэн бас санал нэгдэж байгаа бох. Ерөөсөө л хуулийн зохицуултыг маш хурдан гаргана. За хоёрдугаар сэдвийн зөмөрөө одоо юу гэдгийг энэ яг энэ зам тээврийн замбраагүй асуудал төр бүр яг дээрээс нь нэмэгдээд энэ хоёр дугуун дээр давхиад нэг нөхдүүд байна. Манай гэж яг замын ажид тахгүй biz өглөө цайгаа угаал ингээд зам харна. Тэгээ энэ сураан онсон хөлтөд байна. Тийм ба. За тэгээд мопед нь ч арай гайгүй байгаамаа. Нөгөө мопед гэнэ нөгөө скутер. Скутер бол нэг тийм бас яахгүй байгаа юм. Ялангуяа тэр сураан чи өөрөө нөгөө юу гэдгийг маш хурдтай. Тэр чи одоо нөгөө юу юм бэлээ шүү дээ. Яг
зориулт нь сураа нь яаж гарсан бэ гэхэл нөгөө нэг юм замгүй газар тий бата замын юм уралдаан хийдэг цахилгаан дугуй юм билээ шүү дээ тэр чинь. Маш хүчтэй. Ерөөсө хэдхэн секунд 100 км ордож байгаа. 100 км цагийн хурдад машинаар явахад амар байдаг үстэй. Тэгэхээр тэр хүн зүгээр агаар дээр явж байгаа байхгүй. Тэгээ хамгийн аюултай нь чинь насан турш хөвгт. Тэр чинь ерөөсө хөгшүүн тэрийг унаа явж байгаа нь харагддаг. Дандаа 10 жилийн. Тэр юу харсан уу? 20 удаа сургуулийн гадаа нөгөө дугуй зогсоол дээр Хан тий. дугуй ш дан сураанууд ингээ баг хэд 40 50 сураан байгаа маа. Тэр чинь нэг ширхэнд баг 8 9 сая гэж би сонссон. Тэр чинь манай нүүн том хүү байгаа штэ. За. Анх сураан ээж сураан аав юм аав гэ бөө юм болсон юм. За. Бараг гэрээ ирүүл болоод бараг ирүүл болоод бараг авч өгөхгүй болоод аав хүүгээ тангараг тасрах боллоо бөө юм болоод тэгж яагаад сураанаа болсон. Бөө болоо за одоо чи гээд сураан унаа тэгээд бараг машин доогоор орд өгч чадсан болж үзв. Гэ бөө юм болж байгаа болсон. Тэгээд нууцаар найзынхаа сурааныг унж агаад за тэгээд явах вэ. Аваад унаа шүү дээ. Унаа. Одоо ингээд баруун гарна гипстэй. За ингээд нөгөө нэг ясаа хугалцсан гипстэй. Одоо сургуулийн хичээл нь орцсон гипстэй. Бичиж тавш явж бичиж чадахгүй. Тинчээ ингээд явж байгаа. Тэгээд тэр яасан бэ гэж байхгүй нөгөө одоо энэ шиг ингээд хоёр хадаас хадуулсан. Ясны ингээд 4 5 хугарцсан. Тэгээд ясны хадуулсан. Хоёр ингээд ясны орцсон гипстэй. Одоо 7 хоногт 2 удаа очиж болтоо солиулж байна. Тэгээ нөгөө нэг тийш чи ингээд төмөр зооцсон болохоор ясн байнг янгинастай, байнг өвчин намдагч уух хэвээр. Тэгээд энэ сурааны одоо юу гэдгийг за яг зам тээврээс бол каск байх хэрэгтэй гэдэг нэг юм гаргацсан байна. Тэ. Тэнгууд одоо энэ скутер шүү дээ. Гадаадын орнуудыг би сарлаа. Энд чинь заавал очиод харах шаардлага байхгүй шүү дээ. Рил мэл үзэж яхад. Тэгсэн чинь манайх шиг юм скутерүүд байгаа байхгүй. Бүгд каск бас давхар байж дээ юм. Тэнгууд төлөө каскныхын чойж баг гэдэг онгод каск зүг. Заавал каск. Манайх каск. Скутерэндээ хүртэл. Тий, скутерэн дээр байхгүй. Тэгээ буцаад тавьдаг каск гэдэг. Тий, каскад онгонууд дэгээ шиг юм ингээд яачдаг. Тэгсэн манайх нэгдүгээр каск байхгүй юм. Тэгээд хамгийн их онголддог чинь нөгөө нэг юу ингээд зогсоогоод нөгөө ингээд явдаг скутер. Тий, босоо. Тэр чинь нөгөө тэнцвэр амар багтаа. Урдуур нэг пүүжигээ ороод ирэнгөө шууд акробат иргээл унд юм шүү дээ. Тэгээд хүн чинь хамгийн түрүүн торгоогоор унд юм байна. Юусе биенд байгаа санжигсан хамгийн хүнд юм чинь толгой юм шүү дээ. Яг Монгол хүний дэлхийн стандартын толгой бол 5 ил гэдэг гэсэн. Монгол хүнийх нь 8 байт юм шиг. Араас томтлоод. Ер нь монголчууд бол томтлоод. Тэгэхээр бараг каск хэрэгтэй. За ингээд дээрээс нь сороны асуудал дээр ерөөсөө энэ машин зам донд ерөөс насан туршийн хүмүүс тэрий ч онцсон. Бүгд хоёр дугуун дээр явдаг. Тий. Бусдаа зам байхгүй. Тийм, циркийн үзэлбэр байна. Сайн нэг би нэг рил харсан. Японд хүүхдүүд яадаг вэ гэсэн. Бүгд дугуйтай зэрэг. Ямар ч сураа мороо цахилгаан баг. Тэнгуутаа бүгд ингэ нэг захаараа ингэ зогсож. Гэрлэн дохоо асан штэ. Бөөнөрөө гэж гардггүй байна. Гэрлэн дохоо ингэ асангууд ингэ нэг нэгнийгээр ингэж гараад дахин асангууд ингэ л ерөөс ойчлоо гэж. Тэгээ ингэ. Монголд яадаг вэ гэсэн чинь нөгөө нэг Италиг үүрэн дээр ингэж ингэсэн арцаас ингэ зэрэг явж байгаа байхгүй. Машинууд урдуур. Тийм ба. Тэгээ одоо жишээлбэл олон улсын юу сэдвэр ярьж байгаа дөр бол юу багш та Франц за хөндөр хүчтэй Франц, Канада. За тэгээ манай Азиас гэх юм бол Индонез, Хятад хүртэл энэ хоригдсон. Тийм үү? Замын хөдөлгөөнд оролцохгүй. Хэрвээ энийг унах юм бол зөвхөн тусгай зориулттай. Банти. Яг тийм гарах очиж уна. А тэнцэнээс унд дуусангуудаа яг нөгөө нэг машины хаад тэрийг тавиад бэхлээд тэгээ машин унаад явдаг ч юм уу тий. Одоо яг сурааныг бол би бол тэгж хэлээд байгаа. Хотод бол унвал одоо юу гэдгийг тэр чинь ерөөсөө мотоцикл шиг болчиход байгаа. Тэгсэн мэт өөр дуу байхгүй. Тэмүүл цог мохоо хаацсан. Дээрээс нь юу байхгүй штэ? Дөрөө байхгүй штэ? Дөрөө байхгүй. Тэгэхээр дөрөө байхгүй болохоор чинь тэр чинь мотоцикл тооцдог юм. Дөрөө байхгүй бол А англи өгдөг юм байлээ. Одоо бид нар чинь юу яриад байгаа юм бол одоо сурон чимийн мотоциклыг А англид оруулах гэдэг. Бас хуулийн цорхоо байгаад байна. А англид оруулах гэдэг байгаа штэ. А англид оруулаад 18 наснаас дээш хүмүүс ингээд сурон ч юм уу энийг ингээд ундаг болёо гэд яваад байгаа чинь тэгсэн чинь нөгөө үндсэн мэдээ унаад байгаа юм чинь дөрөө байхгүй гэдэгтэй болж байгаа хэвчээ. Тэгээ ялангуяа тэр хурдтай юм шиг явган хүний замаар жиггүй байх. Хүүхд мөг зөндөө дээрвсэн. Зөндөө кейсүүд гарсан. 90 амын зад цохоод бүр амар юм болж байгаа. Одоо жишээл дүүргийн хэмжээнд бол судалгаа байдаг шүү дээ. Суран жилд хэдэн жил орж ирдэг хэдэн аваар гардгийн. Бид нар харахад л мэдэхгүй болохоос яг нөгөө имлэг дээр нь ч юм уу те одоо дүүрүүд дээр нь ч юм уу зам тээвэр дээр ч юм уу тэр тооч айгу өндөр байна. Тийм үү. Тэгэд бол судалгаа байна. За бүр нийслэлийн хэмжээнд судалгаа байгаа. За нийслэлийн хэмжээнд судалгаа нь яаж явж байна гэх юм бол за ингээ 22 онд буюу ковидын дараа байна шүү дээ тий. Ковидын дараа манай Монгол улсад бол 1064 ширхэг одоо сурон, мопед гэх тий эдгээр чинь ингээ орж ирсэн байгаа байхгүй юу.
За ингээд гайлаар орж ирж штэ бүртгүүлээд татвараа төлөө те. Тэгэхэд 23 онд бол штэ нийтээ тэр тоон 4 дахь өссөн. 4623 орж ирсэн байна. 4623 ширхэг. Тийм үү. 23 онд орж ирсэн. Зөвхөн суран нь тий, суран мопед 2 орж ирж байгаа байхгүй. Тэгсэн чинь одоо энэ жил биш үү те. Энэ жилийн 8 сар гэхэд биш үү те. Хилээр татвараа төлөөд орж ирсэн нь бол 7116. 8 сараар. Дахиад 2 дахин. Тий, дахин өрцсөн баг. Тэгэхээр эн чинь ихэнх нь юун дээр байна гэх юм бол нөгөө суран мопед нөгөө нэг ингээ явдаг скутер ч байгаа таахгүй. Тэгэхээр ч одоо жишээлбэл ингээд яг татвар энэ жил одоо өнгөрсөн жилийнхийг тооцоод энэ жилийг тооцоод 2002 оныхыг тооцсон бол 100000 гаруй суран мопед орж ирсэн. Орж ирсэн замын хөтөлбөрөд оролцоо явж гин гэсэн үг Яа бахам. Тэгвэл дижитал баяжтай биш үү тэрийг хийж орж байгаа. ирсэн. Орж явцсан. Би ч одоо тийм авчих юмсаа гэдэг бас сонирхоод өрөө сонссон. Тэгээд нөгөө нэг гимтэл байгаа шүү дээ. Одоо аваар гарч байгаа шүү дээ. Одоо аваар гарч байгаа машинт мөргөлж байгаа, хоорондоо мөргөлж байгаа, явган зорчигчийг мөргөж байгаа. Энэ гимтлийн 60% нь 0-оос 18 насны хүүхдүүд орж байгаа. Тэ? Нэг бол гимтэж байгаа, нэг бол хүн гимтэж байгаа. 0-оос 18. Одоо шүүл одоо сурон дээр ингэ явж илаа гэж чинь 2 настай дүүгээ тэрвэрсэн суруунаар явж байгаа. А эсвэл 5 настай 6 настай дүүгээ хойноос суулгацсан явж байгаад тэгээд нэг машин мөрөгдөг ч юм уу эсвэл нэг нөхөндөө очиад унцдаг. Манай замч бас эвгүй шүү дээ. Тэгээ явцсан. Тийм асуудлууд ингээ гарч байгаа. За тэгээд өөр судалгаагаас харах юм бол ингээд 22 онд нийтдээ 1181 автоврын ослол гарсан гэж байгаа хгүй. Одоо ийм одоо суронтой холбоотой за дээрэс нь цахилгаан дугуйтай скуттэй холбоотой ингээд 1181 ийм ослол гарсан. За тэр нь ослол гарсан тоо ч юм бол 22 оных ч бол нийтдээ 1064 тийм орж ирээд нь штэ. Тэгэхээр ч ослол гарсан 1181 болоод нь штэ. Тэгэхээр ч одоо энэгээр зүгээр хар дүнгээр давхарцсан тоогоор харахгүйгээр зүгээр хар дүнгээр орж ирсэн суран болгоо нэг аваар гаргасан болгоод тарж байна. Цааш арай өндөр байна шүү дээ. Амар биш. Тийм байна. Тий. Тэгээд тэрний юу шүү дээ. 1181 чинь асуул аваар гарч байгаа дээр 210 кейс нь 0-18 насны хүүхд холбогдсон. Нэг бол ингээд жоохон хүүхд ингээд тэрэгтэй явж яхад нь очиж мөрөгдсөн ч юм уу тий. Тэр бол зөндөө гардаг гэсэн. Тий. Эсвэл өөрөө гэдэг үгтэй 15 16 та хүүхд ингээд сурооно унж явж хагаад осол аваарт орсон ч юм уу тий. Ийм кейс гарч байгаа. За 2023 оны судалгаа байгаа. За 2023 онд чинь нөгөө кейсийн тоо 1680 болцсон. Нийт осол аваар гарч тий. За тэрнээс нь бол 317 кейс нь дахиад нөгөө 0-оос 18 насны хүүхдүүд нэг бол гимтсэн, нэг бол осолд орсон. Энд чинь юусэн махны машин юм шүү баг тий. За тэгэд энэ жилийн судалгаа 8 сараараа байгаа. За энэ жилийн 8 сарын зөвхөн 8 сар гэхэд 1233 осол аваар гарцсан. Бүртгэгдсэн явж. За тэрнээс нь 281 нь дахиад нөгөө нэг 0-оос 18 насны хүүхдүүд орсон. Нэг бол гимтсэн, нэг бол осолд орсон. Би бол миний бодлоор наадах чи яг чиний түрүү хэлдэг. Би бол одоо чамаг хэлэнгөө санаж байгаа байхгүй. Нэрэд өрөө байхгүй шүү дээ. Жидэг юм яриад байгаа шүү дээ. Тийм байхгүй. Тийм байхгүй юм чи ерөөсөө тэгээд өөрөө ямар хүчин чадалтай байлаа. Тэгээд одоо 100 км/цагийн асуудалгүй хөрчдөг. Тэгэхээр энийг ерөөсөө шууд маш одоо юу гэдэг хурдан мотоциклын ангилалд оруулаад нөгөө Тийм жишээлбэл оруулаа. за тэрийг авах хүн мэдээж хүн насан турш юм байх Тийм хэрэгтэй. тийм насны англи. Тэгэхгүй бол энэ ч Тэгээ бүгдийн дөрөвтэй байх хэрэгтэй гэдэг заалтаа орж. Тийм тэгэхээр чи өөрөө мотоциклтэй ямар ч ялгаагүй байхгүй. Бараг мотоциклээс хүчтэй юм байгаа даа. Тэгэнгүүт тэрийг ерөөсөө тийм болгох хэрэгтэй. Нэгдүгээр хуулийн юугаар бол. За тэгэхээр чи хоёрдугаар нөгөө хүүхдүүд бага насны хүүхдүүд ч тэр чинь унжтгаа болчихно. Тэд нар хаана унах хүүхдүүд зөвхөн байранда ундаг бол. Тийм. Яг зам тээврийн хөдөлгөөнд оронгууд цагдаа зогсоогоод өнгөрөхөө байхгүй. Тэгээ хураач. Тэр журам ашиг. Тэгэд нэг амир тоо гарсан байгаа. Яг энэ 24 оны 8 сарын хүртэл судалгаагаар хийх нэг амир тоо гарсан. Нийт ингээд 1233 кейс байгаа шүү дээ. Ингээд замын хөдөлгөөний ослол гарч байгаа шүү дээ. Суронтой, мопедтэй тэгээд скутертэй ингээд явж ослол гарч байгаа юм бол тэрнээс 218 нь бол яг нөгөө хүүхдүүд чинь өөрсдөө жолоодж жагаад ослол гаргасан байгаа даа. Тэгэхээр бол нийтээ бараг 5-аас 10% нь бол ингээд нөгөө хүүхдүүд чинь өөрсдөө ослол гаргаад байгаа. Тэгэхээр замын хөдөлгөөн чи манад ямар байгаа вэ те? Тэ ямар аюулгүй байдаг вэ? Бараг машин дотор сууж байгаа түгжирч явж байгаа л асуулт орчдөг хүмүүс шүү дээ. Тэгэхэд чин тэрүүгээр ингээд замын түгжирийг сүлжиж явж байгаа хүүхдүүд ямар ах вэ те? Ямар нөхцөл байдал орох вэ байд юм бэ? За дээрэс нь
нөгөө нэг том улсууд байгаа шүү дээ. Одоо саяны миний хэлдэг те нөгөө Франц, Канада гэдэг нөгөө хятад хүртэл. Тэр хэрвээ тэр дугуйг унж явах юм бол одоо тусгай зориултын газар унах жоох юм бол нөгөө хоёр нэг ганц дугуйдын таны хэлдэг босгоол ингээл яваад байдаг шүү дээ. Тэгж болохгүй гэж заасан байт юм. Бас уу. Тийм, тэгж болохгүй гэж заасан байт. За. Тийм. Тэгж болохгүй гэж заасан. Тийм бол одоо өвшөөл юу гэхээр бид нар ямар хуулийн өөрчлөлтөд оруулах ёстой гэх юм бол яг нөгөө мотоциклтай адилхан хэрвээ суруунд дугуйг ангилд оруулах юм бол сурууныг мөн адил юу руу ээж болохгүй. Нэг дугуун дээр нь босгож явж болохгүй. Босгож болохгүй. Тийм хотын төвөөр. Одоо энийг бол одоо юу гэдэг мэдхгүй миний бодлоор одоо зам тээврийн одоо цагдаагийн газар шүү дээ. Тийм үү тэнцэнээс одоо юу гэдэг ийм хууль дүрм гаргах тийм боломж үү юм. Замын хөдөлгөөний хөдөлмөрт өөрсдөө оруулна. Тэнцэний яах юм бол за нэгт бол ангилд оруулах ёстой гэхээр зөв хуулийн өөрчлөлтүүд орно да. Хууль дүрм журам. Бас хуулиндаа өөрчлөлт. Тэг шүү дээ. За. Тэр чинь мотоциклийн ангилд нөгөө нэмэгдэж шүү дээ. Манайх тэгээд нэг ширүүн дээр амар олон хэдэн мянган хууль батлаад тийм ганц тэр мотоцикл веб одоо юу гэдэг тэр нөгөө худалдаатайгаа чи дунд нь сууж гаргачих л та ямар ч юм. Тэр чинь юу ягдана? Одоо шийдвэл замын хөдөлгөөний хууль дүрм журам дээр чинь бол мотоциклийнхаа нөгөө нэг юуны багтаамжаар орцсон байгаа. Мотоцикл хөдөлгөөний багтаамжаар тий. 50-аас доош мопед болоод тэгээд нөгөө үнэлэхгүй явдаг гэдэг байгаа. Тий. А тэгэхээр одоо энэ дээр чи бид нар юу нэмэлт өөрчлөх хэрэгтэй байх юм бол нөгөө нэг цахилгаан батарейн хүчин чадлаар нэмэх. Яг үнэ. Тий. Тэгжиж энэ хууль чи хэрэгж байхгүй. Одоо шүүл манай Монгол улсад бол тий цахилгаан дугуй мопед ч вэ нүү, сурон ч вэ нүү, скутер ч вэ нүү англиад хүчтэй тий. За одоо скутер нь тэдэн мегаваттаас дээш батарейтай байхгүй. Зүгээр нэг арай нэг хямдхан дугуйнууд үүд чинь нэг юм 20 км-с хурдталгүй нэг юм өө юмнаас тэд нар бол зүгээр байж болох байхгүй. Тэгвэл баг миний бодлоор энэ жил ерөөсөө тэр хуулийг доош энэ өвөл батлах хэрэгтэй. Дараагийн дулаархаас өмнө тийм хурдан баталж тийм боломж байна. Болж бол хуулийн төсөл нь бол байнгын орон дээр бол яригд явж байгаа юм байна. А тэгвэл тэн дээр бол ганц хоёр учир дутагдaltaй зүйл бол харагдчихжээ. Тэр сая миний түрүүний хэлдэг те тэр батарейны багтаамжийг хязгаарлах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо та зүгээр ангилд орно гэж тавьчих штэ. Тийм бол одоо би тийч асар өндөр хүчин чадалтай батарей хийгээл тэгэл баг би ямар ч уулын дэшээ тэр сураанаа гарч болно. Ямар ч замаар би 120 км хурдаар давхиж болно. А батарейгийн хэмжээгийн хүчин чадлын хуулиар заагаад багасгаад өгчих юм бол нөгөө хүүхэд чинь одоо юу гэдэг 20, 30, 40, 50-аас дээш гарч идэггүй. 1000 тэр хүчлээд батарейныхын хүчин чадалтай хязгаарлагдаад байна. А тэрийг бид нар хаана хязгаарлах гэх юм бол нөгөө хилээд орж ирж байгаа сурооны, скутерийн хязгаарлаж чадна. Тэрнээс бол бид худалдаад гаргачаад хязгаарлаж болж байна. 1500 одоо юу гэдэг борны чадaltaй маталтай гэж яг тэр шиг болсон. Тийм, яг л тийм болохгүй. За тэгвэл манайхаа ерөнхийдөө хамгийн одоо юу гэдэг best шийдэл бол ерөнхийдөө миний харж байгаа өнцгөөс бол хүчин чадал өндөртөө энэ нөгөө аваар бас мэдээж чи хурдтай явж аваар гаргаад. Тийм. Хэрэв удаан явж ирээд ч юм бас нэг хянах тий наан нэг овсгоо гаргаад ингээд хоромжлох уюуд гарна шүү дээ. Тэгээд сайн уун чаддаг, дөнгөж уун чадж байгаа хүмүүс байгаа. Тий мэдээж одоо юу гэдэг бүгдийг бити сургаан оно гээгүй. Гол нь энэ нөгөө бусадтай юм хал балгүй нөгөө нэг амьдрах нэг гоё юм бидэж тий. Хүнд гай болохгүй. Тэгэхээр энэ маш олон одоо юу гэдэг аваар осол та бүгдийн хайртай өр хүүхдүүд ч гэсэн энэ дэр гимтэй зарим нэг нь аннасаа урт алдж байгаа асуудал зөндөө гарч байгаа учраас энэ дэр бол мэдгүй одоо дүүргийн хэмжээнд бол хийж тэр одоо хуулийн төслийг одоо батлуулахад бас маш олон юм шаарддаг юм шиг байгаа. Тэрийг бол одоо юм хийж байгаа судалгаа нь хийж байгаа. Яг манай дүүргдээ тэр судалгаа бол голчлыг хийж байгаа. Тэгсэн чинь орж ирж байгаа суруу эзэмшигчдийн Анаас яах нь дандаа нэг ганнамынх нь байгаа шүү. Суруу эзэмшигчдийн суруу эзэмшигчдийн 75% манай дүүрэгт харилцаж байна. Тэгээ 75% баян дүүрэгтэй. Би ч яг тавуулын заадаг байдаг. Тийм баггүй. Тийм болохоор их их судалгаа нь бол манай дүүрэгт хийж байгаа болохоор дүүрэг нь бол бидний өөрсдөө хийж байгаа болохоор энэ статистик мэдээгээ сайн мэдээд байгаа байхгүй. Тэгээ бас хамгийн их нөгөө юу яаж явуулын худалдаа явуулж байгаа газар. Туулгол мал байдаг бол. Одоо юу анзаарсан нь туулгалдаагүй чинь бид нар одоо өнгөрсөн нөгөө нэг нэвтрүүлгээр ярьж ирсэн шүү дээ. Тэр чи одоо ажил хэрэг болгоо шийдэл болгоод тэр туулгалдаагүй явж үзсэн үү? Үгүй яасан. Явж үзээрэй. Тийм үү яац. Одоо тэнцэн нь бол нөгөө бидний ярьж ирсэн зохицуултууд орцсон хэрэгжилт бол хэрэгжээд ямар гоё юм. За манайхан тэр эхлээд ярьсан нөгөө бохомцсон юм болж шүү. А бид нар чи нөгөө нэг сонгон шалруулах ажлаа явуулчихсан шүү дээ. Сонгон шалруулах үйл ажиллагаагаа явуулсан. За тэнцэн зөвхөн сонгон шалруулалтаар орсон аж ахуйн нэгжүүд бол одоо тэнцэн үйл ажиллагаагаа явуулж байгаа.
Тэгээ төмөрөн гамбан зам гэдэг хуулийн юмыг өөрчлөсөн биз дээ. Тэр чинь стандарт чинь Монгол стандарт Тэр гэхгүй. стандартыг өөрчлөөр наа. Манайхан төмөрөн дээр яг гамбан зам яа. Тэр яг стандартыг бичсэн үнийн төмөрөн гамбан зам аваад махтаа би хутгатаа гэж начмаар байна. За чи наана чи хоолыг идэх одоо гэж. Цоглог юм ийм. Та тэгвэл нэг яваад үзээрэй. Тэгээ. Тэр зүрэ. Ив зэгттэй айгу болсон байгаа. Би эмчээ дагуулаач. Тэгээд чи шууд арчсан бол хамралууд ингэж ингээл. Ямар ч юм бол ажлууд бол явагдаж байгаа. Гэхдээ бол тухайн ажил бол зөвхөн хаан улд үүрэгт бол хийгдэж явж байгаа. Тэгээд яг нөгөө кейс нь юу болж ийм гэхээр 5 метрийн цаана бол өөр дөр зураг харагдана. За яг манай хаан улд үүргийн нутаг дэвсээр ордог өөр зураг харагдана. Тийм болохоор бол миний өмнө нэвтрүүлгээр хэлж ирсэн. Яг нэг хот нэг стандартыг хийх бол болохгүй байгаа. Тэгээ ерөнхийдөө замын дагуух худалдаа нөгөө ингээд багшраа зогссон байдаг үсэн шүү дээ. Тэр мөр бол бүгд асуудал шийдэгдсэн. Нэг стейшнээс бас нөгөө мэдгүй. Бөөгнүүлдэг нэг стейшнтэй газар хор оронд мэдтэй ч юм уу тийм байвал зүгээр л тийм. Тийм эхнээс нь тэгцэлж эхэлж байна гэдэг Одоо том шийдэл шүү дээ. Тэнгис ахаас авсан үүрэг даалгаврыг хүчин дээр хэрэгжүүлж байгаа. Би юу нэг хөндлөлтөө байгаа. Доторыг чөлөөж Хүчин дээр нь бол Монгол хэрэгжүүлж улс шиг явж 44% татвартай газар алгаа. За яг уу. Тэгээд дараагийн цөмөрөөгөө ярилцъя гэж. Гол нь нөгөө нэг иргэний бухимдал гэдэг нэр яач тийм хэлж боддог. Нэрлэлчих гэж. Тэгээд ямар ч өнөөдрийн бидний одоо энэ ярилцсан асуудлаас бас нэлээд одоо юу гэдэг надад бол одоо гаргалгаатай юмуд бол амар гоё харагдаж байна. Ялангуяа сурооныг өнөөдөр би амрагаас дөрөө мөрөө байхгүй бол хуулиндаа тийм бидгийг мэдэж байгаа. Би ч угаасаа мэдгүй юм чи. Тэгэхээр энийг бол яаралтай хийвэл бол манай эцэг эхчүүдсэн бас дэмжих баха. Тэгээ яг гэрийнхаа ойр хавцаа хяналттай хүүхд хаана явж байгааг хараад ч юм те. Яг үндсэн одоо аюултай зам руу бол орохгүй. Нас нурсан бол хамаагүй штэ хаана явсан бол шин те. Тэгээ өнөөдрийн бас бидний нөгөө нэвтрүүлгийн бас цаг нэлээд авчих шиг боллоо. Тэгээ ямар ч дараагийн дугаар дээр зөмөрөө нөгөө яг нөгөө хүүхдийн одоо өсөл боожл те. Эрүүл ахуйн үнсний одоо тэр бухимдаад байгаа бас зөндөө асуудал байна. Тэрийг бас эмчтэйгээ бас хамт байгаад тэр дугаар дээр бас нэг ямар гаргалгаа гарч болох уу бас ярилцъя гэж бодсон. Тэгээ өнөөдөр бид энэ веб буюу цахилгаан тамхины тухай мөн дээрээс нь сурооны тухай энэ хоёрыг яаж одоо маш хурдан зэгцлэхүүгээр надад бас нэлээд гой тийм нөгөө ирээдүй харагдаж эхэлж байна. Тэгээ энийг зөмөрөө бодоод өшөө бас хамааралтай албан байгууллагуудын одоо хүмүүс байвал бас доор комментээр бичээрэй. Тэгээд маань нэвтрүүлэгтэй бас холбогдоорой. Тэгээ надад нэг харталт байгаа. За одоо цахилгаан тамхитай. За нэг амар том харталт. Одоо хэдүүлээс нэг 4 жил энэ ерөөс хойлон батлагдахгүй нэг байгаа шүү дээ. Тэр бол асар том лобби явж байгаа. авилга Лобби явж байгаа. Авилга гэхээс илүү лобби явж байгаа. Одоо тэрийг тамхины ангилд оруулахар чинь одоо тэр чинь оруулж ирж байгаа том компаниуд байгаа шүү дээ. Тэгээ тэдний чинь бол ингээд хязгаарлагт орно шүү дээ. Одоо хэдүүлж хязгаарлах гал яриад байгаа шүү дээ. А тэр оруулж ирж байгаа компаниуд чинь хязгаарлуулахгүй гэдэг лобби хийж байгаа шүү дээ. Тийм болохоор бол тийм их том лобби явж байгаа. Тэгээ тэр лоббиг өсвөр үеэ ирээдүгөө бодоод тэр лоббиг бол манай хууль тэ баталж байгаа эрхэм гишүүд бол энэ хуулийг бол тэ өнөө маргаашгүй батлах нь бол зүйтэй. Тэгээ 4 жил явна гэхэр чинь бол лобби яваад байгаа байхгүй юу? Тэрээс бол чи өөр юу аах вэ? Тийм биз дээ. Одоо бид нар баахан сохор хүмүүс дэшээ сонгоод тавьсан байгаа шүү тийм биз. Ер нь л хөдөлгөөнгөө байгаад байгаа юм чи цаанаасаа л зарцаагдж байгаа юм чи угаасаа ойлгомжтой шүү дээ. Тийм болохоор бол тэгээ зоригтой бүх иргэд ингээд одоо ард иргэд дуграад эхлүүлдэг чинь яаж зогсож амжихгүй шүү дээ. Одоо ингээд гуруулаас эхлээд дуурж эхлэв. Тийм манайхан нэг дээрээ тэгээ энэ дээр бас ээж аавнаар санал нэгэвэл зөвхөн ээж аахгүй залуучууд гэсэн өчнөө манай дээр чинь залуу гэр бүл зөндөл байгаа шүү дээ. Тэгээ одоо энэ нөгөө амар стресстэй нийгэмдээ баг багаар ч гэсэн зүгээр зүг амьдарч эхлэхгүй бол энэ Улаанбаатар бол ч нөгөө 50 жилийн дараа сүрх гэдэг шүү. Бүгд гараад алгуулах гэдэг. Одоо чи миний айц үз чинь бол манай том хүү суроо нонол захимд веб татаад яваад ах үл гэж одоо айц. Тэгээ чи мэдэхгүй тэгээд нөгөө өөр хүмүүсийг битий веб татаад гэсэн хүүхдийн хоёроор зэтрээ. Харин тий одоо тэр чинь өстө жинхэнэ айц үзсэн шүү дээ. За тэгээд энэ бухимдалтай сайхан дугаар дээр зөмөрөө цагаан комментээр бичээрэй. Тэгээд бас хоёр зочиндоо бас маш их баярлалаа. Өнөөдөр цаг гаргаж болж утгагүй асуудал эр зөрөгтэйгээр ярилцсан тий. Тэгээд дараагийн дугаар зөмөрөө уулзъя. Сэдв дөрөв дээр зөмөрөө уулзъя.